өдрийн телевиз Чингис хаан үндэсний музей хамтран үзүүлж байна. Музейд суралцахуй. Надад одоо ч нэг харваад үзчихээ. Тийм бол яг он би яг мэдэж байна. Болио угаасаа чадахгүй мэн. Зүгээр дээ наа. Алдаж унах зүйл байдгүй. Yes, би ялцаа. Yes, чадчихлаа. Би ялчлаа штэ. Энэ муу гайдаа урт таньцуунаас л болсон юм. За зүгээр дээ наа. Скул хоёлаа өөр хувц өмсөж жагаад тоглох уу? Нэрээ юм уу? За чи надад яг хамсан шүү заа юу. Цаас сольж байгаад дахиад тоглоно штэ. Амлсан. Мартчихваа. Мартахгүй. Долгоногийн ханцуун тэгэлсэн үү сая харавхт нь? Харин тийм ээ яг ингээ харвах гингүүд яг энд ингээ ханцуу тэгэлдэд яг ингээ харавч чадахгүй. Наадмаар номсом харавж байгаа хүмүүсийг харж ирсэн үү? Харж ирсэн. Тэр хүмүүс ингээд ханцуугаа ингээд сураар ороцсон байдаг штэ тий. Яагаад гэвэл тэглүүлэхгүй гэж ингэж ороодог байхгүй юу? Тэгэхээр тусгай хувцас байдаг. Тэгвэл олон 100 жилийн өмнө жишээ нь хүүхдүүдээ 13 дугаар зууны үед Чингис хааны үед болохоор харваачт нь тусдаа бүр ингээ ханцуугаа юм ширцэн ханцууны юм бариу байсан байхгүй юу? Тийм учраас ингээ харавхаар ханцууны ерөөсөө тэгэлдэггүй байсан. Тэгээ тэр үеийн дайчид, хаад язгууртнууд бүгдээрээ өөр өөрсдийн гэсэн онцлог хувцастай байсан. Тэгэхээр харваач нь яг харвах үедээ аян дайнд явахдаа яг зориулагдсан хувцсыг өмсдөг байсан махна шүү дээ, тий? Харин би чинь тэлээ эзтэй ийм урт таньцуутай юм өмсөж угаасаа тэгэлдэг болдог байхгүй. Зориултыг нь хувцсыг өмсөх ёстой гэж. Тийм ээ, тий. Чи зөвөө чиний зааварч угаасаа зөв. Гурлаа яаж чаддаг вүлээ? Өнгөрснөөр аялах. Тэгэхээр та хоёрыг 13 дугаар зууны үе рүү аваачиж тухайн үеийн харваач иргэн дээл ямар байсан, дээрээс нь тухайн үеийн хүмүүс ямар хувцастай байсан бэ гэдгийг харуулъя. Явах уу? Тэгээ л та. 1 2 3 Энд чи ямар газар вэ? Өнөөдрөөс хаана өрөөд ирчих вэ? Тэр гэрийн гадаг хартаа баахан хүмүүс цугласан байна. Тэгээ бас баахан морд байна. Тэнд нэг ах байна. Хоёулаа тэр ахыг дуудъя. Ахаа, сайн байна уу? Сайн байцгаана уу? Хаанаас ямар хүмүүс гараад ирв ээ? Энд чи их хуралдаа болох гэж байна. Ахаа, их хурлаа гэж юу юм бэ? Нүүдэлчин монголчууд эзэн хаанаа сонгох, дайн тулаан хилэлцэх, гадаад улстай харилцах зэрэг төрч ёсны том үйл ажиллагааг хуран чуулж хилэлцгийг их хуралдаа гэдэг юм байхгүй юу? Ахаа, энэ газар ямар нэртэй газар вэ? Энэ газар Хэрлэнгийн хөдөө арал гэдэг газар. Хэрлэнгийн хөдөө арлаа. Ахаа, бид хоёр сая танихтай адилхан нум сумаар тоглож байсан байхгүй юу? Тэгсэн чинь би энэ урт таньцуунаас олоод хожигдчихсан юм л та. Таны наад хувцас чинь бид хэр эвтэйхэн бэ? Хөдөлгөөн хязгаарлана гэж байх уу? Миний хөдөлгөөнийг огт хязгаарлалдаггүй юм. Моринд мордох, дайн тулаан хийх, нум сум харвах зэрэгт огт түүр болохгүй. Миний өмсөж байгаа хувцсыг дээл гэдэг юм байхгүй юу? Таны дээлийг ямар бяцгаалаар хийсэн юм бэ? Цаг уурхаан эрс тэрс уур амьсгал зориулагдсан даавууд, хоргой гих зэргээр хувцаа бэлддэг юм байхгүй юу? Харин өвлийнхөө үйлрэлд барс, эрвс, халуу, буг гих үслэг амьтдын арьсаар өвлийнхөө хувцсыг зэхэж бэлдэнэ. Нүүдэлчин монголчуудын язгууртнууд урт ганцуутай, ташуун гэртэй, урт хормойтой дээл өмсдөг. Энэ нь лууны бэлгэлэлтэй болон хээ угалзаар гоёл чимгэлдэг. Төрт улсын ёс уламжлал нүүдэлчин аж ахуйг хувцсандаа шингээж өгч байгаа нь тэр. Ахаа, та бас энэ хувцсыг байнга өмсдөг үү? Өнөөдөр их хуралдаа зориулаад луунхэн чимгэлэлтэй дээл өмссөн байхгүй юу? Ноёнтоо их хуралдаа эхлэх гэж байна. Таныг дотор хүмүүс хүлээж байна. Ямар үдшилтэнтэй хандан бэ? Хатантаа. Таны хувцсыг явчлаа. Хатантаа ихчээ. Таны малгайг
Сонсохгүй юм шиг байна. Энэ нөгөө хатны малгай яг ийм байсан те өндөр. Тийм. Надаа ингээд өмсөнгөө цогч нь. Цогч юм. Хай дэрэндээ сургууль мургуулдаа ингээд өмсөд явчих юм бол гоё гацтэй. Таяр сая аль үед очиод ирсэн бэ? Гүйг хааныг хаан суудалд өргөмжилж авах вэ гэсэн те? Тий. Гүйг хаан хүүхдүүдэд Чингис хааны ач хүү. Чингис хааны ууган хүүг нь болохоор зүч гэдэг штэ тий. За дараагийн хүүг нь болохоор цагаатаа гэдэг. Тэгээ 3 дахь хүүг нь өвөөдөө гэдэг. Отхон хүүг нь буюу баг хүүг нь болохоор тулуу гэдэг. Саяны таарын одоо Гүйг хааны хаан ширээнд өргөмжилж гин гэсэн штэ тий. За тэгэхээр Гүйг хаан маань Чингис хааны 3 дугаар хүү өвөөдөө хааны хүүхэд нь баггүй юу? За сурвалжид бол Гүйг хааныг 1246 онд хаан ширээнд өргөмжилсөн гэж бичсэн байдаг. Тэгэхээр таяр 1246 онд очиод ирсэн юм байна шүү дээ. Тэр үед ямар байсан бэ? Та хэд юу харсан? Ер нь бол тийш яжхад Гүйг хааныг яг өргөмжилж байгаа юм би тэр сайн харж чадаагүй. Тэгээд нөгөө яг тэр хаваар ингээд явж исэн чинь нэг ноёнтонтой таарад юм яриад байжсэн чинь гинэт хатан гарч ирээд тэр хатны дээд нь айгүй гоё харагдаад гоё ингээ угалцтай чимэглэлтэй. Тэгээд яг ингээд таны наад дээл чинь ингээ ямар очгоор утгатай вэ гэд ямар гоё юм бэ гэд хэлчихсэн чинь яаруулаад аваа явцсан. Хатантаа тэгэхээр ярилцаж чадаагүй юм биш үү тий? Тэгэхээр тухайн хаад хаттууд таяр нөгөө хаан ширээнд өргөмжилж явах үед гэхээр ёслол тайлгынхад ингээд дээлийг өмсчихсэн байхгүй ёслолын дээл бид нар чи ингээд тусгай баяр наадамд очихдоо тусгай хувц өмсдөг штэ тий яг тэрнтэй адилхан тухайн үеийн хаад язгууртнууд ёслолын үед бол бас өөр дээл өмсдөг тэр үедээ ямар дээл өмсдөг байсан бэ гэхээр маш ховор юм торгон дээлийг өмсдөг байсан. Тэгээ тэр торгон дээлэн дээр нь тухайн одоо үеийн бэлэгдэл болсон цэцэгний дүрс ч юм уу тий. За нэг бол одоо эрэгтэй дээлэн дээр нь болохоор лууны дүрс ч гэдэг юм ингээ олон өөр хийдэг. Одоо ингээ таяр торог гэж мэдэн шүү дээ тийм үү? Тий. Тэгвэл 13 дугаар зууны үед таярын очиод ирсэн үед болохоор торог бүр маш ховор байсан. Бүр сурвалжийн мэдэн дээр болохоор торог гэдэг зүйл үнэт металл алтнаас илүү үнэтэй ховор зүйл байсан гэж хэлсэн байдаг. Тэгэхээр маш ховор хүн болгон торгон дээл өмсч чадахгүй байх нь шүү дээ тий. Тэгээ тэр малгайг юугаар хийдэг байсан бэ гэхээр маш сонирхолтой. Модны үеэс буюу модны холцоор хийдэг байсан. Тэгээ хатны малгай нь хүүхдүүдээ ийм нэг тохоо хэрэг өндөртөө. Одоо хардаа ингэ харьцуулаад хардаа. Нэг тохоо хэрэг өндөртөө маш өндөр. Энэ малгайны нэрийг богтог малгай гэж нэрлэдэг. Тэгээ богтог малгайг болохоор нөхөрт гарсан эмэгтэйг нь л өмсдөг. Тийм малгай өмсөг байх юм бол тэр эмэгтэй нөхөрт гараагүй юм байна гэж шууд мэдэх боломжтой байсан биз дээ. Тухайн энэ ноёдуудаас олон малгай өмсдөг байсан. Харин би музейгээс болохоор энэ харцаг малгайг авчирсан. Надад ердөөсөө энэ малгай холц шиг харагдаагүй дээ. Тэгээд бас яг харсан чинь нэг юм амар гялалзаа тэгээд тэр дээрх шар нь юу байлаа хөлөө. Алт байсан шүү дээ. Тий. Тэр алтан дээр нар ойж харагдаад амар их ялцаал тэгэл ингээд сувд амар их ингээ унцтай. Би бүр амар өмсөж үзвэр санагдал. Ихтэй би өмсөж үзэж болох уу гэж асуух гэжсэн чинь ноёнтнаа аваад яваад гэсэн. Богтог малгайны яг энэ дээд хэсэгт нэм цог гэдэг нэртэй чимэглэхгүй сайн нийтээр алтан чимэглэлийг тэгээд алтаар хийсэн байна гэдэг маань тухайн хүн маш өндөр хэрэгэн зэрэгтэй хүн байсан гэдгийг нь бас илтгэж байгаа. Эхлээд ингээ модны холцороо малгайгаа хийчдэг. Тэгээ гадуур нь торгоор бүрдэг байхгүй юу? Торгоор ингээ бүрнэ хэрвээ өвлийн цагтаа ч гэсэн бас ийм өндөр малгайгаа өмсдөг. Хэрвээ өвлийн цагт өмсгөөр бол торгоор бүрхээсээ өмнө ингээ доторлдог. Тэгээд гадуур нь торгоор бүрж өгдөг. За тэгээд тухайн үед нөгөө шүр сувд одоо үнэт ийм идэлүүд байгаа шүү дээ тий. Тэр үүрээс ингээ чимэглээд гоёмсог болгоод өгдөг байсан. Тухайн ноёнч бай. За дээрээс нь одоо цэрэг ч юм уу те ингээ харж гисэн дандаа ийм нөгөө юм өргөн бүстэй дээлийг өмсдөг. Одоо ингээ аав ээж нь цагаан сараар дээл өмсгөдөр бүсэлдэг штэ те. Тэгвэл тухайн үеийн дээл болохоор ингээ цаанаасаа бүстэй. Одоо яг нөгөө ингэж ороод гүүтэй адилхан бас цаанаасаа юм бүстэй. Тэгээ тэр бүс нь ямар одоо зориулттай байсан бэ гэхээр нөгөө монголчууд ч морьтой арт юм те. Морин дээр ингээ маш удаан явдаг учраас дотор эрэхтэн дөрөхөөс хамгаалдаг. Бүр ингээ нарийнхан ингээ ширцсэн учраас сэрнээс давхар сум дэвтэрхээс хамгаалдаг. Тэгээ хаадын дээл ч гэсэндээ тухайн үед яг адилхан нөгөө хаттын дээл шиг хамгийн үнэтэй торгоор хийгддэг. Тэгээ бүр хамгийн сайн урлаа чинь яг тэр хаанд зориулаад, яг тэр хатанд зориулаад хийж өгдөг гэсэн. Энэ дээр нэр өвд байсан юм л шүү дээ. Энэ өвд болохоор хүүхдүүдээ сурвалжид бичсэн болохоор маш ховор шувууны өдөр тэм чимгэлдэг гэж бичсэн байдаг. Одоо чинь хатны богтог малгайны энэ үдийг болохоор тоогс болоод гургуулын өдөр чимгэлдэг гэж хэлсэн байдаг. Харин эрэгтэй дээлнийх нь болохоор шонхор шувууныхаар ч юм уу бас өөр шувууныхаар чимгэлдэг байсан.
Манай Монголд 13 дугаар зууны үед ийм тогос шувуу гургалдаад шувуу мууг байдаг байсан юм болов уу? Тухайн үед болохоор одоогоос 800 гаруй жилийн өмнө ховор шувууны үд гэж тэмдэглэсэн байдаг гэж би сая ярьсан шүү дээ. Тэгэхээр маш олон улс гүрэнтэй харилцаа холбоотой байсан. Тэгэхээр өөр улсаас тэр шувууны үдийг авдаг байсан байх магадлалтай. Хоёрдугаар болохоор одоо Монгол улс маань 21 аймагтай шүү дээ. 13 дугаар зууны үед болохоор одоогийн газар нутгаас маш том газар нутагтай байсан. Тэгэхээр одоогийн Оросын холбооны улсын газар нутаг, за дээрээс нь Польш, Солонгос ч гэдэг юм маш олон улс ингээд Монгол хаадууд тэдгээр улсыг захирдаг байсан. Тэгэхээр Монголын газар нутаг маш том байсан байхгүй юу? Дээл хувцас урлах, торгоо, малгаан дээрээ чимэглэх, өдөөч гэдэг юм уу эдгээр зүйлийг бас тэдгээр улсаас авдаг байсан. За, одоо юмудаа хий. Би харцгаа хий. Чи ботгоо хий. За. Би тэгээ хартан маалгаа өмсөө сургуульд авчлах уу? Болно шүү дээ. Хүлээ өөрөө хүсэх юм бол Найзуудаа та нарт гисэн Чингис хаан үндэсний музейд очиж Бидний ертөнцөөр аялаарай. за энийг ингэж хийх шүү за. музейд суралцгая.